Хурлын эрхэм дарга улсын их хурлын эрхэм гишүүдээ. Монгол улсын үндсэн хуулийн 39-р зүйлийн 4-р хэсэгт засгийн газрын гишүүнийг улсын их хурл Монгол улсын ерөнхийлөгчид танилцуулснаар ерөнхий сайд томилж чөлөөлнгийг заасны дагуу засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг танилцуулж байна. Төрийн гадаад дотоод бодлогын доктортой байдал, бодлогын залгам чанарыг хадгалж засгийн газрын үйл ажиллагаа шуурхай тасралтгүй байх зарчимд үндэслэн шинэ засгийн газрыг 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр баталсан засгийн газрын бүтцийн тухай, засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нийцүүлэн байгуулж, улсын их хурлын 2024 оны 21 дугаар тогтоолоор баталсан Монгол улсын засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг тууштай үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Засгийн газрын бүтцийг хадгалах нь засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр туссан мяга төсөл суур реформ болон аялал жуулчлал, захим засаглал, эрчим хүчний салбарын либералчлал, дэд бүтцийн бүтээн байгуулалт, төрөлжсөн бүсүүдийн хөгжил, үндэсний баялагын сангийн тогтолцоог бэхжүүлж, тус сангаар дамжуулан эрүүл мэнд боловсрол, орон сууцжуулалт, хоримтлалын хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгыг бодиттой үр дүнтэй хэрэгжүүлэх хөшүүрэг нь байх болно гэж үзлээ. За Монгол улсын үндсэн хууль заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг баримтлан улсын эрх ашигыг энэ тэргүүнд тавих, улс орны хөгжлийн өмнө тулгамдсан томоохон сорилт бэрхшээлийг харилцсан ойлголцол тулгуурлан зөвшөлтлийн үндсэн дээр шийдвэрлэх нь чухал байна. Өөрөөр хэлбэл олон улсын харилцаа геополитикийн эзэгтэй нөхцөл байдал цаашдаж үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд худалдааны тарифын зөрчилдөөн, уул уурхай бүтээгдэхүүний зах зээлийн үнийн уналтаас үүдэлтэй эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, төрийн бодлогын доктортой байдал залгам чанарыг хадгалж, үндэсний эв нэгдлийг хангаж ажиллах заашгүй шаардлага тулгарч байна. Ойролт орнд додоод гадаад геостратегийн нөхцөл байдал нэг хүндэрч байна. Үүнээс шалтгаалсан тарифын дан олон улсын нөхцөл байдал улам бүр эдрээтэй болж байна. Энэ цаг үед эмхлэн байгуулагдах засгийн газар шууд ажилдаа орох, төрийн бодлогын доктортой залгам чанарыг хадгалах нь одоо хамгийн зүйтэй гэж үзлээ. Ийм учраас өмнө ажиллаж байсан засгийн газрын гишүүдийн 3-1-ийг нэг ялангуяа мяга төслүүд хэрэгжүүлж байгаа, томоохон төслөх хөтөлбөрөд хэрэгжүүлж байгаа энэ төслүүдийг үргэлжлүүлж ажиллуулахын тулд засгийн газрын бүрэлдэхүүний 3-1 хэвээр нүдлээж ажиллуулж байна. За мөн энэ шинээр байгуулах засгийн газрын бүрэлдэхүүнд улсын их хурл суудл бүхий намуудын төлөөллийг оролцуулах нь хамгийн оновчтой шийдэл гэж үзлээ. Яагаад гэвэл засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр бол сонгогчдын саналыг хаяхгүй байх зорилгоор улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрөөс эмхлэн ийм хамтарсан мөрийн хөтөлбөрийг олсуулсан. Энэ мөрийн хөтөлбөрийг үргэлжлүүлж ажиллуулахын тулд улсын их хурл суудл бүхий намуудын төлөөллийг оролцуулах юм зарчмыг баримтлаа. За энэ хүрээнд дээрх зарчмуудыг баримтлан Монгол улсын үндсэн хуулийн 39-р зүйл заасан бүрийн эрхийн хавранд засгийн газрын бүрэлдэхүүний тухай хууль заасан Монгол улсын сайд хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга, Монгол улсын сайд бомбын сэргэлтийн үндэсний хорооны дарга, Монгол улсын сайд 20 минутын хот үндэсний хорооны даргаас бусад засгийн газрын гишүүдийг томилохоор улсын их хурлд танилцуулж байна. За нэм усрын учрлыг Монгол улсын засгийн газрын гишүүн Монгол улсын тэргүүн шадар сайд өгөөд эдийн засаг хөгжлийн сайдын албан тушаал томилохоор танилцуулж байна. Нэм усрын учрал 1986 онд Улаанбаатар хотод төрсөн 39 настай эрэгтэй эхнэр хүүхдийн хамт амьдардаг. 2007 онд их засаг сургууль, 2010 онд Лимкоквинг технологийн их сургуулийн Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын Лондон хотын салбар сургууль, Их Британий Букингhamын их сургуулийг тус төгссөн. 2013 онд Оросын холбооны улсын шинжилгээ ухааны академиэс Сибирийн салбарын Монгол төвд буддаас судлалын хүрээлэнд түүхийн ухааны докторийн зэрэг хамгаалсан эрх зүйч мэргэжилтэй бизнесийн удирдлага түүхийн ухаан олон улсын менежментийн магистрийн зэрэгтэй
За нэмэлт сэрийн учрал нь 2010-аас 16-нд Royal Academy ерөнхий захирал удирдах зөвлөлийн дарга, 2012-аас 14-нд нийслэлийн Монгол Ардын намын орны улсын хэлтсийн дарга, 2012-аас 16-нд Баянзүрх дүүргийн эрдэнэ төлөвчдийн хурлын төлөөлөгч, 2015 онд Монгол улсын шадар сайдын олон нийтэд харилцах бодлогын зөвлөх, 2019-оос 2024 онд Монгол Ардын намын дэргэдэх нийгмийн арчил Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч, 2016-аас 2020, 2020-оос 24, 2024 оноос Монгол улсын их хурлын гишүүнээр ажиллаж байна. 2020-оос 2022 онд Монгол улсын их хурлын инновац захин бодлогын байнгын орооны дарга, 2022-оос 2024 онд Монгол улсын засгийн газрын гишүүн, захин хөгжил харилцаа холбооны сайд, 2024 оноос Монгол улсын сайд засгийн газрын хэрэглэх газрын даргаар ажилласан туршлагатай. Иймд засгийн газраас төвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх чадвар, тухайн ажлын үүргийг гүйцэтгэхэд хоримтлуулсан туршлага мэдлэг, удирдан зохион байгуулах авяас чадвар, ажил хэрэг чанарыг үндэслэн нэмэлт сэрийн учрлыг энэхүү албан тушаалд томилхоор танилцуулж байна. Сайн бангийн амар сайхныг Монгол улсын засгийн газрын гишүүн, Монгол улсын шадар сайдын албан тушаалд томилхоор танилцуулж байна. 1973 онд Улаанбаатар хотод төрсэн 52 настай эхнэр хүүхдийн хамт амьдардаг. 1991 онд Налах дүүргийн Эрдмийн оргил 10 жилийн дунд сургууль, 1996 онд Америк нэгдсэн улсын Калифорни мужийн Фресно институт, 2000 онд Америк нэгдсэн улсын Саут Вест их сургуулийг тус төгссөн, хэл судлал эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистрийн зэрэгтэй. 1992-оос 94 онд шинжилгээ ухааны мэдээлэл технологийн төвд ажилтан, 2000-аас 2004 онд Монгол улсаас бүгд найрамд хятад ард улсад суугаа Алчин сайдын яамны консулын ажилтан аташи, 2004-өөс 2007 онд American Trade and Development (HKCAD) хөрөнгө оруулалт гадаад улдааны менежер, 2007-оос 2017 онд оюуны ундраа группийн гүйцэтгэх захирал, ерөнхийлөгч, төлөөлөл удирдах зөвлөлийн дарга, 2012-оос 2020 онд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч тэргүүлэгч, 2016-аас 2017 онд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төсөв санхүү эдийн засгийн орооны дарга, 2017-оос 2019 онд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, 2019-оос 2020 онд нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, 2020 оноос Монгол улсын их хурлын гишүүн, улсын их хурлдах Монгол Ардын намын бүлгийн дэд дарга, 2021-оос 2025 онд Монгол улсын засгийн газрын гишүүн, Монгол улсын шадар сайд бөгөөд улсын онцгой комиссийн даргаар ажиллаж байна. За тогтмолын дор чанарыг Монгол улсын засгийн газрын гишүүн, Монгол улсын шадар сайдын албан тушаал томилхоор танилцуулж байна. 1977 онд Улаанбаатар хотод төрсэн, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. 95 онд нийслэлийн 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 99 онд Монгол улсын их сургуулийг төрийн санхүүж бакалавраар, 2004 онд Япон улсын Хета Цубаши их сургуулийг төрийн эдийн засгийн бодлогын магистрат тус суралцаж төгссөн. 2010 онд Америк нэгдсэн улсын Харвард их сургууль дэд бүтцэх төр хувийн хвшлийн хамтын ажиллагаа чиглэлээр, 2012 онд Их Британи улсын Оксфорд их сургууль санхүүгийн онол чиглэлээр суралцаж мэргэжилд дэвшлүүлсэн, төрийн санхүүж мэргэжилтэй, төрийн эдийн засгийн бодлогын магистр зэрэгтэй. За 1992-оос 2002 онд сангийн яамны төсвийн бодлогын газарт мэргэжилтэн, 2003-аас 2004 онд Япон улсын сангийн яамд дадлагын ажилтан, 2005-аас 12 онд сангийн яамны зээл сүнжийн бодлогын газрын орлогч дарга, эдийн засгийн хамтын ажиллагаа хөтөлбөрийн зохицуулагч, 2012-аас 13 онд сангийн яамны санхүү бодлого хөрийн удирдлагын газрын дарга, 2016-аас 2020 онд хүн номын удирдах зөвлөлийн дарга, 2020 оноос Монгол улсын их хурлын гишүүн, 2024-аас 25 онд Монгол улсын засгийн газрын гишүүн, Монгол улсын шадар сайдаар ажилласан. Улсад 26 жил, төрийн албанд 16 жил ажиллаж байгаа туршлагатай байна. За самдгийн бэм зөвтгийг Монгол улсын засгийн газрын гишүүн, Монгол улсын сайд засгийн газрын хэрэглэх газрын дарга тушаал томилхоор танилцуулж байна. 1974 онд Ховд аймгийн Жаргалан цумд төрсэн, 51 настай эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 1992 онд Ховд аймгийн Жаргалан цумын 2 дугаар дунд сургууль, 1999 онд санхүү эдийн засгийн дэд сургууль, 2005 онд Нидерланд улсын Маастрихт их сургууль, 2014 онд Монгол улсын их сургуулийн хууль зүйн сургуулийг тусдал төгссөн, эдийн засгч эрх зүйч мэргэжилтэй, эдийн засаг бизнесийн удирдлага болон хууль зүйн ухааны магистрийн зэрэгтэй. 2000-аас 2008 онд New Progress Group-ийн захирал, төлөөлөл удирдах зөвлөлийн дарга, 2008-аас 16 онд Монгол улсын их хурлын гишүүн, 2010-аас 16 онд Монгол улсын их хурлдах Монгол Ардын намын бүлгийн дарга, 2016-аас 2000 онд улсын их хурлын гишүүн, 2016-аас 17 онд Монгол улсын засгийн газрын гишүүн, хууль зүйн дотоод хэргийн сайд, 2019-аас 2020 онд Монгол улсын их хурлын төрийн байгуулалтын байнгын орон дарга, 2020-аас 24 онд Монгол улсын их хурлын гишүүн, 2020-аас 22 онд Монгол улсын их хурлын хууль зүйн байнгын орон дарга,
2024 оноос Монгол Улсын их хурлын гишүүнээр ажиллаж байна. 2022-оос 24 онд засгийн газрын гишүүн, зам тээврийн хөгжлийн сайд, 2024-оос 25 онд Монгол Улсын засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайдаар ажилласан. Ийм туршлагатай. За, болдын жавхлан Монгол Улсын засгийн газрын гишүүн сангийн сайдын албан тушаал томилхоор танилцуулж байна. 75 онд Дархан уул аймгийн Дархан суманд төрсэн 50 настай эхнэр хүүхдийн хамт амьдардаг. 90 онд Дархан уулын 17 дугаар сургууль, 92 онд Сүхбаатар аймгийн 1-р дунд сургууль, 1997 онд Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн сургууль, 2009 онд Америкийн нэгдсэн улсын Индианагийн их сургууль тус суралцсан банкны эдийн засгч мэргэжилтэй. 1997-оос 2004 онд Монгол банкнд хянан шалгагч, 2004-оос 2007 онд Худалдаа хөгжлийн банкны дэд захирал, 2010-аас 16 онд Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч, 2016-аас 2025 онд Монгол Улсын их хурлын гишүүн, 2020-оос 21 онд Улсын их хурлын төсвийн байнгын орооны дарга, 21 оноос Монгол Улсын засгийн газрын гишүүн сангийн сайдаар ажилласан. Улсад нийт 28 жил, төрийн албанд 25 жил ажилласан туршлагатай байна. Лавгийн Мөнхбаатарыг Монгол Улсын засгийн газрын гишүүн хууль зүйн дотоод хэргийн сайдын албан тушаал томилхоор танилцуулж байна. 1977 онд Хүсгэл аймагт төрсэн гэр бүл эхнэр хүүхдийн хамт амьдардаг. 1995 онд Хүсгэл аймгийн цэцэрлэг сумын 10 жилийн сургууль, 1999 онд Монгол Улсын их сургуулийн хууль зүйн дээд сургууль, 2008 онд Отгон тэнгэр их сургуулийг тус төгссөн хуульч эрх зүйч мэргэжилтэй магистрийн зэрэгтэй. 1999-оос 2000 онд хууль зүйн яамны эрх зүйн шинтгэлийн стратегийн нэгдсэн төлөвлөлтийн газарт мэргэжилтэн, 2000-аас 2006 онд хууль зүйн дотоод хэргийн яамны гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн мэргэжилтэн ахлах мэргэжилтэн, 2006-аас 2008 онд хууль зүйн дотоод хэргийн яамны мэдээлэл хяналт шинжилгээ үнэлгээний газрын дарга, 2008-аас 2009 онд засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг иргэний бүртгэгдэл мэдээллийн улсын төвийн дарга, улсын ерхий байцаагч, 2009-оос 2011 онд засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг улсын бүртгэгдлийн ерхий газрын дарга, улсын ерхий бүртгэгч, 2013 онд Монгол Улсын ерхий сайд, 2012 онд Монгол Улсын ерхий сайдын зөвлөх, 2013 онд Монгол Ардын намын дарганы зөвлөх, 2014-өөс 2016 онд Хөсгөл хөгжил сангийн тэргүүн, 2016 оноос Монгол Улсын их хурлын гишүүн, 2022-оос 23 онд Монгол Улсын их хурлын хууль зүйн байнгын орооны дарга, 2023-оос 24 онд Монгол Улсын их хурлын дэд дарга, 2024 оноос Монгол Улсын их хурл дахь Монгол Ардын намын бүлгийн даргаар тус ажиллаж байна. Булсад 26 жил ажилласан туршлагатай. За, Гонгорын Дамжин намыг Монгол Улсын засгийн газрын гишүүн аж үйлдвэр эрх зүйн сайдын албан тушаал томилхоор танилцуулж байна. 1982 онд Дархан уул аймагт төрсэн 43 настай эхнэр хүүхдийн хамт амьдардаг. 99 онд Дархан уул аймгийн 7 дугаар дунд сургууль, 2004 онд Монгол Улсын боловсролын их сургууль, 2007 онд Монгол Улсын боловсролын их сургуулийг улс төр судлалын магистр, 2016 онд Канада улсын Бритиш Колумбийн их сургуулийг уул уурхай менежментийн мэргэжлээр тус төгссөн нийгэм судлал эрх зүйн багш, уул уурхайн засаглал судлаач мэргэжилтэй, улс төр судлал болон уул уурхайн засаглал бодлого судлалын магистр зэрэг тус эзэмшсэн. 2005-аас 8 онд Монгол Ардын намын дэргэдэх Монголын Арчлан социалист оюутны холбооны ерөнхийлөгч, 2007-оос 2008 онд Монгол Ардын намын дэргэдэх Арчлан социалист залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, 2008-аас 2009 онд Монгол байгаль орчин сайдын зөвлөх, 2009-оос 2010 онд боловсрол шинжилгээ ухааны сайдын зөвлөх, 2010-аас 13 онд шинжилгээ ухааны технологийн их сургуулийн нийгмийн хөгжил эдийн засгийн проректор, 2015 онд Канада улсын Бритиш Колумбийн их сургуулийн байгалийн баялагын засаглалын хүрээлэнд судлаач, 2017 онд Procon Mining Mongolia HK-гийн гүйцэтгэх захирал, 2020 оноос Монгол Улсын их хурлын гишүүн, 2021-аас 22 онд Монгол Улсын их хурлын боловсрол соёлын ухаан спортын байнгын орооны дарга, 24 оноос Монгол Ардын намын бүлгийн дэд даргаар ажиллаж байна. Дамбын Батлуутыг Монгол Улсын засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайдын албан тушаал томилхоор танилцуулж байна. 1974 онд Арангаа аймгийн Хашаад суманд төрсэн эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 82 онд Арангаа аймгийн ерхий боловсролын дунд сургууль, 1992 онд Орхон аймгийн ерхий боловсролын 5 дугаар дунд сургууль, 2004 онд шинжилгээ ухааны технологийн их сургуулийн Харьяа Отгон бэлгийн нэрмжит технологийн сургуулийн сургуулийг захиргааны инженерээр, 2007 онд удирдлагын академик төрийн удирдлагын менежер тус төгссөн. 1991-ээс 93 онд Дорногов аймгийн Зүүн Баян дахь 149-р цэргийн ангид 2 жил цэргийн алба хаасан. 94-өөс 2000 онд Эрдэнэт хевс ХКК туслах ажилтан, 2003-аас 2006 онд Дэлхийн зүүн Монголд олон улсын байгууллагад гүйцэтгэх захирал, 2006-аас 2013 онд Орхон аймгийн Монголын Арслан социалист залуучуудын холбооны тэргүүн,
2006-аас 2007 онд Орхон аймгийн гадаад харилцаа барилга хот байгуулалтын мэргэжилтэн, 2008-аас 2012 онд Орхон аймгийн Баян өндөр сумын засаг даргын орлогч, 2006-аас 2013 онд нийгмийн арчлал Монголын залуучуудын холбооны дарга, 2010-аас 12 онд Баян өндөр сумын намын анхан шатны байгууллагын дарга, 2013 оноос Орхон аймгийн Монгол Ардын намын дарга, 2008-аас 2020 онд Орхон аймгийн иргэдийн төлөөлөгч дурлалын төлөөлөгч дэргүүлэгч бүлгийн дарга, 2016-аас 2020 онд Орхон аймгийн засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч, 2020-аас 24 онд 2024 оноос Монгол Улсын их хурлын гишүүнээр ажиллаж байна. За Батын Батбaaтрыг Монгол Улсын засгийн газрын гишүүн байгаль орчин уур амьсгалын хөгжлийн сайдын албан тушаал томилхоор танилцуулж байна. 1973 онд Улаанбаатар хотод төрсэн 52 настай эрэгтэй гэр эхнэр хүүхдийн хамт амьдардаг. 91 онд Улаанбаатар хотын 10 жилийн 47 дугаар дунд сургуулийг төгссөн. 99 онд Монгол Улсын эдийн засгийн сургууль эдийн засгч бакалавр, 2000 онд Монгол Улсын эдийн засгийн сургууль магистр, 2002 онд Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургууль эрх зүйч бакалавр, эдийн засгч эрх зүйч мэргэжилтэй. За 2003-аас 2013 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн ардчилсан намын дарга, 2004-өөс 2008 онд Монгол Улсын их хурлын гишүүн, нийгмийн бодлого боловсрол шаналлах ухааны байнгын ороо, хууль зүйн байнгын ороо, аюулгүй байнгын ороо, хүний эрхийн дэд хорооны дарга гишүүн. 2012-оос 2016 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төсвийн хяналтын хорооны дарга, 2015-аас 2016 онд ерөнхий сайдын орон тооны зөвлөх, 2024 оноос Монгол Улсын их хурлын гишүүнээр тус ажиллаж байна. За Пүрэс Сүрэнгийн Наран баярыг Монгол Улсын засгийн газрын гишүүн боловсролын сайдын албан тушаал томилхоор танилцуулж байна. 1976 онд Улаанбаатар хотод төрсэн 49 настай эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 94 онд ерхий боловсролын 13 дугаар дунд сургууль, 2000 онд Монгол Улсын их сургуулийн олон улсын харилцааны бакалавр, 2007 онд Япон улсын Киотогийн их сургуулийн эрх зүйн магистрийн зэрэгтэй төгссөн. 2015 онд Монгол Улсын их сургуульд олон улс судлалын докторийн зэрэг хамгаалсан. За 2000-аас 2004 онд байгаль орчны яамны хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтийн сайдын туслах, 2004 онд Японы экологийн сан Монгол төлөөлөгчийн газрын дарга, 2009-оос 2011 онд үндэсний хөгжил шинтгэлийн оронд мэргэжилтэн, 2011 онд байгаль орчин аль жуулчлалын яамны аль жуулчлалын газрын урлагч дарга, 2011-аас 2012 онд Токиогийн гадаад иргэн их сургуульд гадаад судлалын их сургуульд судлаач, 2012-аас 2020 онд ерхий боловсролын шинэ Монгол сургуулийн захирал, 2019 оноос хүн намын удирд зүйлийн гишүүн, 2020-оос 23 онд хүн намын нийслэлийн намаар дарга, 2020-оос 2024 онд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч хүний хөгжлийн орон дарга, 2024 оноос улсын их хурлын гишүүн, Монгол Улсын засгийн газрын гишүүн боловсролын сайдаар ажилласан. Телевханы Аббакирыг Монгол Улсын засгийн газрын гишүүн гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын албан тушаал томилхоор танилцуулж байна. 1976 онд Цэлэнгийн аймгийн Цагаан нуур сумд төрсэн 49 настай эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 1992 онд Цэлэнгийн аймгийн Цагаан нуур сумын 10 жилийн дунд сургууль, 2000 онд Отхон тэмдэглэлийн сургууль олон улсын эрх зүйч мэргэжлээр төгссөн. За 2000-аас 2005 онд Цэлэнг тариа ХКК-гийн дэд захирал, 2006-аас 2015 онд тариа заслах ХКК-гийн захирал, 2008-аас 2015 онд Баян-Улгийн аймгийн намзынхын дарга, нийгмийн арчлал Монголын залуучуудын холбооны дарга, 2015-аас 2016 онд Гайлийн эрхийн газрын дотоод аудит мониторингийн газрын дарга, 2017-оос 2019 онд Гайлийн эрхийн газрын арай буян тухай дахь Гайлийн газрын урлагч дарга, 2020 оноос Монгол Улсын их хурлын гишүүнээр ажиллаж байна. Борхуугийн дэлгэр сайхныг Монгол Улсын засгийн газрын гишүүн зам тээврийн сайдын албан тушаал томилхоор танилцуулж байна. 1964 онд Дорногов аймгийн Сайн Шин суманд төрсэн эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 1982 онд Дорногов аймгийн Сайн Шин сумын 1-р дунд сургууль, 1987 онд нийгмийг аюулаас хамгаалах яамны дэргэдэх цэргийн дээд сургууль буюу одоогийн хууль захиалгын их сургуулийг хуульч мэргэжлэр тус төгссөн. 1982-оос 83 онд Хөлийн цэргийн 01-129 дугаар анги, Улаан авалт Хатиратын Арчаантын 6 дугаар став цэргийн алба, 1987-оос 1989 онд Дорногов аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах засгийн газрын дарга, 1989-оос 1992 онд Дорногов аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах засгийн дарга, 2016-аас 2024 онд Монгол Улсын их хурлын гишүүн, 2023-аас 24 онд Монгол Улсын сайд нийслэл Улаанбаатар хотын автомобилийн төвжирлийг бууруулах үндэсний орон дарга, 2024 оноос Улсын их хурлын гишүүн, Монгол Улсын засгийн газрын гишүүн, зам тээврийн сайдаар ажилласан. Шинбатын Ундурмыг Монгол Улсын засгийн газрын гишүүн, соёл, спорт, аял жуулчлал, залуучуудын сайдын албан тушаал томилхоор танилцуулж байна. 1982 онд Улаанбаатар хотод төрсэн 43 настай хүүхдийн хамт амьдардаг. 1998 онд нийслэлийн 23 дугаар сургууль, 1999 онд Америкийн нэгдсэн улсын Терри Санфорд дахь сургуулийг төгссөн.
2003 онд Лондон хотын олон улсын Америк их сургуулийн бизнес сургууль бакалавр, 2004 онд Лондон хотын олон улсын Америк их сургуулийн бизнесийн сургууль магистрийн зэрэг хамгаалсан. 2010 онд Япон улсын Нагоягийн их сургуулийн эдийн засгийн сургуульд ил уурхай болон төмрийн хөдөр баяжуулах үйлдвэрийн төслийн менежмент бас симуляц дүн шинжилгээх зарим аргууд сэдвээр докторийн зэрэг хамгаалсан эдийн засагч мэргэжилтэй. 2007-оос 2008 онд Япон улсын Нагоягийн их сургуулийн эдийн засгийн сургууль зочин судлаач, 2010-аас 2020 онд Харвард их сургуулийн бизнесийн сургуулийн дэргэдэх өрсөлдөөний макроэкономикийн институтын Монгол улс дахь координатор, 2010-аас 2013 онд Монгол улсын их сургуулийн эдийн засгийн сургуулийн менежментийн тэнхимийн эрхлэгч профессор, 2013-аас 2014 онд Монгол улсын их сургуулийн бакалаврын сургалтын албаны дарга, байгаль их лицей ахлах сургуулийн автор дахь зөвлөлийн дарга, 2014-өөс 2017 онд Монгол улсын их сургуулийн сургалтын нэгдсэн албаны дарга, бизнес менежментийн докторийн зэрэг хамгаалуулах зөвлөлийн наримчгийн дарга, 2017-оос 2018 онд МУИС-ийн захиргаа дотоод хамтын ажиллагаа хариуцсан дэвсгэрэл, 2017-оос 2020 онд Монгол улсын ерхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөлийн гишүүн, 2020-оос 24 онд Монгол улсын их хурлын гишүүн, 2024 оноос Монгол улсын их хурлын гишүүн, улсын их хурлын боловсрол, соёл, шинжилгээ ухаан, спортын байнгын орооны даргаар ажиллаж байна. Энх тайвны Батамгаланг Монгол улсын засгийн газрын гишүүн хот байгальд барилга орон сууцчлалтын сайдын албан тушаал томилохоор танилцуулж байна. 1977 онд Улаанбаатар хотод төрсэн 48 настай эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 1994 онд нийслэлийн 1-р дунд сургууль, 1998 онд Монгол улсын их сургуулийн олон улсын харилцааны дээд сургууль, 2004 онд Монгол улсын их сургуулийн хууль зүйн сургуулийг тус төгссөн олон улсын дипломат ч эрх зүйч мэргэжилтэй. 2002-оос 2008 онд Баян хадад тур ХКК-гийн гүйцэтгэх захирал, 2008-аас 2010 онд нийслэлийн Баян зүрх дүүргийн засаг даргын тамгын газрын үйлдвэрлэл үйлчлэгийн нэгдлийн дарга, 2008-аас 2012 онд нийслэлийн Баян зүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн урлын төлөөлөгч, 2010-аас 2012 онд үндэсний цэцэрлэг түрээлэн нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын орлогч дарга, 2015-аас 2020 онд иргэний нисхийн эрхий газрын Чингис хаан олон улсын нисэх бодлын гадаад харилцааны эхлэлийн дарга, 2016-аас 2020 онд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн урлын төлөөлөгч, 2020 оноос улсын их хурлын гишүүнээр сонгогдож ажиллаж байна. Чадамбын энх хоёрыг Монгол улсын сайд засгийн газрын гишүүн хүн сөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын албан тушаал томилохоор танилцуулж байна. 1973 онд Улаанбаатар хотод төрсэн 52 настай эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 1990 онд 10 жилийн 1-р дунд сургууль, 1999 онд Монгол улсын их сургуулийн хууль зүйн дээд сургууль, 2003-аас 2005 онд Маастрихтын их сургуулийг тус төгссөн хууч мэргэжилтэй, 2000-аас 2006 онд Гайл ерхий газар зөвлөх газрын дарга, 2006-аас 2008 онд мэргэжлийн хяналтын ерхий газрын тамгын газрын дарга дэд дарга, 2008-аас 2020 онд Монгол улсын их хурлын гишүүн Батланбаалахын сайд, Монгол улсын их хурлын аюулгүй байдал гадаад бодлогын байнгын орооны дарга, 2020-аас 21 онд Монгол улсын ерхий сайдын ахлах зөвлөх бөгөөд ажлын албаны дарга, 2021-өөс 24 онд Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн наримчгийн дарга, Монгол улсын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдал улс төрийн бодлогын зөвлөх, 2024 оноос Монгол улсын их хурлын гишүүн, Монгол улсын засгийн газрын гишүүн, хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байна. Энх хоёрын бачгуурыг Монгол улсын засгийн газрын гишүүн захин хөгжил инновац харилцаа холбооны сайдын албан тушаал томилохоор танилцуулж байна. 1987 онд Улаанбаатар хотод төрсэн 38 настай эхнэр хүүхдийн хамт амьдардаг. 2000 онд нийслэлийн ерхий боловсролын 14-р дунд сургууль, 2004 онд Америкийн нэгдсэн улсад бүрэн дунд боловсрол эзэмшсэн, 2008 онд Америкийн нэгдсэн улсын Бентлигийн их сургуулийг тус төгссөн эдийн засагч санхүүж мэргэжилтэй. 2008-аас 2011 онд JP Morgan хөрөнгө оруулалтын банкир, 2011-аас 2012 онд Монгол Ардын Хувьсгалт намын гадаад харилцаа хариуцсан наримчгийн дарга, 2012-оос 16 онд Монгол банкны дэд ерөнхийлөгч, 2016-аас 2021 онд Медиа холдинг ХКК-гийн туусын гишүүн, 2021-ээс 2024 онд Монгол улсын их хурлын гишүүн, 2022-оос 24 онд инновац захин бодлогын байнгын орооны дарга, 2024 оноос Монгол улсын их хурлын гишүүнээр ажиллаж байна. За Баттахын чойжл сүрэнг Монгол улсын засгийн газрын гишүүн эрчим хүчний сайдын албан тушаал томилохоор танилцуулж байна. 1970 онд Ус аймгийн Дис суманд төрсэн 55 настай эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 1988 онд Ус аймгийн Улаангом сумын 10 жилийн 2-р дунд сургууль, 1993 онд Оросын холбооны улсын Екатеринбург хотын Уралын политехникийн дээд сургуулийг тус төгссөн автоматикч телемеханикч мэргэжилтэй. 1999-95 онд Оросын холбооны улсын
Екатеринбург хотын СП Команд ХКК-гийн захирал 95-аас 99 онд Хурдчээ хуваар ажил аж ахуйн захирал 99-аас 2005 онд Хурд хүнс ХКК-гийн захирал 2005-аас 2008 онд Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга 2008 оноос Монгол Улсын их хурлын гишүүн 2016-аас 2007 онд Монгол Улсын засгийн газрын гишүүн сангийн сайд 2017-оос 2020 онд Монгол Улсын их хурлын төсвийн байнгын орооны дарга 2020-оос 22 онд Улсын их хурлын үйлдвэрчдийн бодлогын байнгын орооны дарга 2022-оос 2025 онд Монгол Улсын их хурлын гишүүн Монгол Улсын засгийн газрын гишүүн эрчим хүчний сайдаар ажилласан. Жигжид Цэрүнгийн Чимбүрэнг Монгол Улсын засгийн газрын гишүүн эрүүл мэндийн сайд албан тушаал тамилгаар танилцуулж байна. 1972 онд Улаанбаатар хотод төрсөн 53 настай эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 1990 онд нийслэлийн 23 дугаар дунд сургууль, 1997 онд Ангаах ухааны их сургууль, 2001 онд халдвар судлалын төв хавдар судлаач эмч, 2002 онд Швейцар улсын Лозанна их сургууль мэс заслын эмчийн резидентур, 2015 онд Япон улсын Токиогийн Ангаах ухааны эмэгтэйчүүдийн их сургуулийг тусдад төгссөн хүний их эмч мэргэжилтэй Ангаах ухааны докторийн зэрэгтэй, 1997-оос 1998 онд Ангаах ухааны хүрээлэн шинжилгээ ухааны туслах ажилтан, 1998-аас 2008 онд хавдар судлалын үндэсний төвд ерөнхий мэс заслын засгийн мэс заслын эмч, 2008-аас 2016 онд хавдар судлалын үндэсний төвд элэг зүс нойр булчирхай мэс заслын засгийн эрхлэгч, Бүгд найрамдах Казахстан улсын Шымкент хотын хавдрын төвд сургагч багш, 2014-өөс 2016 онд Анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуульд хавдар судлалын багш, 2015 оноос Монголын элэг зүс нойр булчирхай нийгэмлэгийн тэргүүн, 2016 онд эрүүл мэндийн яамны хавдрын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, 2016-аас 2019 онд хавдар судлалын үндэсний төвд ерөнхий захирал, 2020 онд хавдар судлалын үндэсний төвд зөвлөх эмч, 2020-оос 24 оноос Монгол Улсын их хурлын гишүүнээр ажиллаж байна. Засгийн газрын гишүүнд нэр дэвшүүлэхдээ Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого, засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр туссан зорилт арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх, зохион байгуулах чадвар, танхимын зарчмаар ажиллах чадвар, хариуцсан салбар ажил үргэлгийг гүйцэтгэх чиглэлээр хөндлүүлсэн туршлага, мэргэжил ёс зүйн болон хариуцлагатай байдал зэрэг харгалзан үзсэн болно. Харин Монгол Улсын засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1-р хэсгийн 6-ад засгийн газрын гишүүдийн эрхлэх ажлыг тодруулан хуваарлж түүнийг гүйцэтгэлд хяналт тавина гэж заасны дагуу Монгол Улсын ерхий сайдын бүрэн эрхийн хүрээнд засгийн газар дотоод зохион байгуулалтын хүрээнд хяналт үнэлгээ үндэсний хорооны дарга, боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга, 20 минут үндэсний хорооны дарга Монгол Улсын сайд нарын эрхлэх асуудлыг давхар хариуцуулан гүйцэтгэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Засгийн газрыг богино хугацаанд шуурхай эмхлэн байгуулах нь Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр туссан доктортой засаглал, оновчтой бүтэц зохион байгуулах төрийн албыг төлөвлөшүүлэх хүрээнд төрийн үрлэгэн зарлыг багасгаж төсвийн сахилга хотыг сахих чадварлаг бүтээмжтэй төрийн алба бий болгох, олон нийтийн хяналт даруулах, татвар нийгмийн даатгалын зохиц реформыг цаг алдалгүй хэрэгжүүлж төсвийн тодтголыг барьж төсвийн томоохон хэмнэлтийн төсвийн тодтгол хийх боломжийг олгож хууль зүйн нөхцөлийг бүрдүүлэх юм. Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ. Улсын их хурлын чуулганы хуралдааны зохиц журмын дагуу шуурхай зохион байгуулж засгийн газрыг шинээр байгуулах, Монгол Улсын үндсэн хууль заасан бүрэн эрхээ цаг алдалгүй хэрэгжүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэхийг дэмжлэг үзүүлж байгаа Улсын их хурлын дарга болон Улсын их хурлын эрхэм гишүүд та бүхэнд ерөнхий сайдын хувьд талархал илэрхийлье. Анхаарал хандуулсанд баярлалаа.